хүн чанар гэдгээ яагаад ярихаа болсон. Яагаад өөрсдөө худлаа яаж худлаа ярьдаг болсон. Яагаад хэлсэн амдаа хүрч чадхаа болцсон. Тэгээ яагаад одоо нэг юм тэг гой хүний нэг юм байр суур те нэг мөн чанар нь алга болсон. Тэгэхээр энэ болгон бол бидний одоо түрүүний ярьсан хандлага уц дураал те банкны мөнгө нэхэл. За уцаа тавингууд эргээ харсан чинь маружингийн мөнгө нэхцэн нэг хөвгц зогсож ивэл те шууд ээж ууралдаг штэ. Цалин хөрөлцөхгүй байдаг те. Нэг банкны мөнгө нэхэд идэг. Эргээд харсан чинь хүүхд готлоогүй гээл тэгж идэг. Энэ үед хүний харилцаа хандлага ямар байх вэ? Тэгэхээр бид нар нэг юм өөрсдөө одоо робот юм шиг те харилцаагаа өөр болгох. Хандлагаа өөрчлөх гэдэг. Тэгэхээр энэ ерөөсөө хүний тэр суурьтай хамааралтай байдаг. Түрүүн бид нарыг жоохон байхад одоо айхтар тэм нэг ингээл овоолоо одооныхтай адилхан гутал хувц ихтэл ингээл 10 20-ороо байдгүй те. Тийш үү. Нэг оймсоо чинь цоортол өмсдөг, нэг гутлыг чинь бараг электтэл дуусгадаг те. Тэгжиж явдаг байсан. Гэхдээ тэр нь бол нэг сайхан зүйл биш л дээ. Хүн бол сэтгэл хангалуун байгаагүй байсан тэр. Гэхдээ нөгөө сэтгэл хангалуун байхын тулд бидний дотор хулгай аж худлаа яриулах буюу тэр хандлага харилцаанд бол их нарийн их чухал одоо зүйлүүдийг ээж аав эмээ ууг сургадаг байсан. Тийм. Тэгэхээр энэ хандлага гэдэг бол их өөр зүйл. Хэрвээ хандлагыг сайхан болгох гэж бодож л байгаа бол одоо бид нар энэ зүрх сэтгэлийн боловсрал гэчийг бол олох хэрэгтэй байгаа. Зүрх сэтгэл. Ингээд сэтгэл зүрхнээсээ хандаарай гэд хэлчихлээ шүү дээ тэр түрүүндээ. Тэгэхээр сэтгэл зүрхнээсээ хандна гэдэг нь тэгвэл яг юу хэлээд байгаа юм? За өнөөдөр ингээд сэтгэл зүрхний боловсрал муутай за эцэг эхийн хөгжил хүмүүжил тааруу ч юм уу гэрийн хүмүүжил муутай хүмүүс өнөөдөр яаж бусаагаад тэр хандлах харилцааг өөрчлөх юм? Өөрийнхөө хандлагыг тэгвэл яаж өөрчлөх юм? Өөрийгөө одоо хандлагыг өөрчлөх хамгийн том одоо боломж нь харин ч нэг юм энэ сайхан цаг үед амьдарч байгаа. Одоо харин ч бид нар нэг тархинасаа зүрх рүү буух энэ хөнгөн тасгал. Хүмүүс ингэж л да би өнөөдөр яг энэ сэдвийг бэлдээл байж хата фэйсбુક дээр асуусан л да тий одоо хүний хандлагыг өөрчлөх арт түмний хандлагыг өөрчлөхийн тулд хүн сэтгэл ханамжтай байх хэрэгтэй байна. Тэгвэл тэр сэтгэл ханамж гэдэг чинь юунаас үүсдэг юм бэ гэдэг асуулт тавьсан л да. Тэгээ хүн болгон өөрийнхөө байгаа юмдаа ханамжтай байх ч гэдэг юм уу те. Эсвэл одоо харин чухам яаж гэл ингээл асуултууд тавьсан байна л да. Тэгэхээр хүний хөгжлийн тэр анхдагч мөн чанар гэдгийг л хөгжүүлж чадах юм бол бид нар маш хурдтайгаар энэ хандлагыг өөрчлөх боломжтой. Энд чинь нэг хахтар холоо сайгаал те Японоос одоо Японы сургалтын програмыг Монголд оруулж ирэх ч юм уу те эсвэл одоо тэр Кембрижийн сургуулийн сургалтын салбарыг Монголд оруулж ирнэ гэхээсээ илүү хүн өөрийнхөө зүрх сэтгэлдээр ажиллахын ухааныг өөрийнх нь одоо ухаан ухамсартанд тохируулаад хилээдэл өгчих юм бол болчих гээд байна. Тэгээд бид нар их холоо сайгаад байна л да тий.